Би сүүлийн үед Netflix-ээр The Crown үзэж байгаа. The Crown гэдэг чинь та бүхэн мэдж байгаа ах. Одоогийн Английн хатаа хааны намтар гэх юм уу тийм маягийн кино агаад олон англи кино агаад сүүлийн үед хатаа хаанд маш их сонирхолтой болсон. Тэгээд үзэж байгаа. Тэгээд энд баянга ингээд яг ингээд тэгээд жишээ энэ хэсэг хэд үдшилийг хоол идэх юу гардаг аахгүй хэсэг гардаг. Энд чинь ингээд нөгөө юу болж байгаа шинэ жил болох гэж Крисмас болоод ингээд үдшилэг болж байгаа. Энэ Диана гүнж ингээд гонигтай сууж. Ингээд дээд сууд хоол идчихээ ерөнхий зураг гардаг боловч яг хоолны зураг гардаг аахгүй энэ дээр. Би чи юун дуртай гэхээр идэх дуртай хүн болохоор хатаа хаан юу идчих юм бол ингээ үздэг. Тэгсэн хэрнээ хатаа хаан ан хийж галуу нугас агнж байгаа боловч яг тэрийг идчих байгаа хэсэг юусоо гардаггүй. Идчих байгаа хэсэг нь байгаад яг хоол нь гардаггүй байхгүй юу. Тэгээ бүр хатаа юу идчих юм болоо гэд. Бүр сонирхож эхэлсэн. Яагаад гэх юм бол би өөрөө одоо хатаа хаан нэг одоо өчнөө сонирхсан ч гэсэн хатаа хаан болж чадахгүй. Хатаа хаан болохыг гэж хүсэхгүй мэдээж тэ хэцүү ажил байх гэж бодод юм. Хатаа хаан шиг ганган янз бүрийн өнгөлөг хувцсыг өмсмөр нэг нэг сонирхол байхгүй. Хатаа хаан шиг ордонд амьдмаар нэг хэр нэг одоо яаж цэвэрлэх юм бэ тий. Хатаа хаан чи ингээд хэдэн зуун хүний хэдэн баг мянгаад хүнийг хувийн мөнгөөр ажилуулж байгаа гэсэн шүү дээ. Тэр цалин малын бодох юм аашаа тий. Ямар хэцүү ажил байгаа байхгүй. Тэр хэдэн мянган метр квадрат ордныг цэвэрлэх гэдэг байхгүй. Тэр цэвэрлж байгаа хүнийг их ханах гад юу. Би бас чадахгүй юм байна. Гэтэ ганц хатаа хаан болж болох юм нь юу вэ гэхээр хатаа хааны иддэг хоолыг идэж үзмээр байна гэсэн хүсэл бол байгаа байхгүй. Гэтэ хатаа хаан чи бас айхтар хүүхэн штэ айхтар эмэгтэй хатагтай хартаа би хатаа хаан юу иддэм болоо гэд инстаграм ингээ ухчихсан чинь хатаа хааны ингээд албан ёсны инстаграм энд явчихин заяа. Авдаг аккаунт дотор Buckingham Palace shop гэдэг дэлгүүр байгаа хгүй өөрийнх нь дэлгүүр хатаа хааны дэлгүүр байгаа дахь. Тэгээ за хатаа хааны ийм дэлгүүртэй юм байна. За инстад орлоо хөөрхөн юмнууд байна. Энэ дэлгүүрийн албан ёсны сайт дээр оронгуудаа бараг Монгол хүртэл хүргэлт хийнгээс янз бүрийн 9 шид юм зарж байгаа юм. Хатаа хаан айгу бизнесийн юу вэ? Авьяастай ухаантай хүн байна. Зүгээр суудахгүй хүн байна гэдэг бүр хаад харчин. Одоо жишээ нь хартаа хатаа хааны нохой оймос чигшгтэй саймар хүүхдүүдийн нэг хараад ийж яваад гэх юм биш тий. Gift for her гингүүтэй эмэгтэй хүмүүс тий. Хатаа хааны энэ хараа хатаа хаан бүр ноолорон энэ ноосон цамц гэж бодож байна биш байхгүй юм чи нөгөө халуун ус хийдэг сав халуун усны ус хийдэг савны одоо нөгөө зориулсан юу вэ ноолорын цамц энэ нөгөө төмөр юу гэдэг те шил ч юм уу төмөр юм халуун ус хийдэг сав байдаг. Тэгээ нөгөө хүнжил дотор хийгээд нөгөө үүдэн ийм нэг чамин юм байгаа. Хамбур гэдэг англичуудын дуртай ийм саксанд хийж өгдөг бэлэг энэ төр байгаа энэ хатаа хааны логотой. Тэгээ хатаа хаан баг энийг идчихээн болоо гэмээр би бол энийг иддэггүй байх гэж бодож. Хинд юу зарах уу гэдэг нь бас хатаа хаан сайн мэддэм бай. Карт хууртай энэ гэдэг байгаа байхгүй. Гэтэ би эндээс нэг юу яалаа. Энийг харж байгаа нэг идэж эндээс нэг идэж уух юм
авах тийм сонирхол төрөөгүй яагаад гэх юм бол харах царийн нэг хатан хааны иддэггүй юм биш үү гэсэн юмнууд байгаа хгүй нэг 8 мань үнэртэй. Тэгээ за хатан хаан юу иддэм болоо гэж бас ухаж үзлээ. Тэгэнгүүтээ хатан хааны өөрийн хаан сайн инстаграм руу оронгуудаа энэ юу гэсэн чи Christmas pudding гэж байгаа юм. Би идэж үзээгүй л дээ. Гэтэ хатан хаан энийг жил болгон Christmas тийм Christmas-д иддэг гэж байгаа. Тэгээ энийг хийхдээ бүр судалсан чинь Christmas-ийн бараг сарын өмнөөс бэлдэж эхэлдэг гинэ. Энэ пудинг гэдэг кек амтд нэг хийгээд сар болгон дарчиж иддэг гэж байгаа. Тэгээ энэ одоо нөгөө материалын хувьд бол энгийн. Энийг нэг хидмээр санагтаад. Энийг идэнгуудаа хатан хааны нэг бас иддэг юмыг яг боддоор идээд Christmas-аар хатан хаан шиг Christmas үзэж чадах юм болов гэд нэг амар романтик санагтаад байгаа шүү дээ. Тэгээд ерөөсөө энийг хийхээр шийдсэн. Christmas pudding.